Монгол улсын засгийн газар замын үд бомтыг өргөдөн шинжлэх бүтээн байгуулалтын ажлын үед хэлийн шалган нэвтрүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг тасалдуулахгүй, иргэдэд чирэгдэл учруулахгүй байхаар төр үйл ажиллагааны схемийг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөлөө. Зорчигч тээврийн усгалыг одоогийн байрлалаас баруун хойд замын үдшилтэд үсийн автозам зам цогцлборыг ашиглаж хэлийн бомтын шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг төр горимд шилжүүлнэ. Үндсэн цогцлбороос гадна хэлийн байгууллагуудын байгууламжийг төр зөөврийн байдлаар шийдэж байнгын үйл ажиллагаанд доголдол үүсгэхгүйгээр төлөвлөлөө. Зорчигч тээврийн хэсгийн барилгын ажлыг 1 жилийн дотор барьж дууссаны дараа үргэлжлүүлэн ачаа тээврийн хэсгийг өргөдгөн шинжилгээр барилгын ажлын хуваарийг тооцсон. Ачаа тээврийн хэсэг нь одоогийн том оврын тээврийн хэрэгслийн ирээдүйн хэсгийг бүрэн ашиглаж өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхгүйгээр барилгын ажлыг зохион байгуулна.